За одоо эхлээд санхүүгийн салбарын 2020 оны жилийн эцсийн томыг танилцуулъя. Бусад санхүүгийн бүтээлийн дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь 5.2% хүрсэн байна. Үүнд гол нь нөлөөсөн үзүүлэлтүүд нь хөрөнгийн зах зээл дэлхий болон банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгийн хэмжээ байна. Мөн 2020 онд санхүүгийн зохицуулах хорооны хяналт зохицуулалтын хүрээнд нийт 3260 зохицуулалттай этгээд 2473 даатгалын төлөөлөгч үйл ажиллагаа эрхэлж байна. Хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүдийн хувьд зах зээлийн үнэлгээ 3 их 80 төгрөгт хүрсэн ба энэ нь 2019 оноос 12.5%-аар өссөн үзүүлэлттэй. Харин топ 20 индексийн хэмжээ өмнөх оноос 336 нэгжээр буурч 19285.81 нэгжид хүрсэн байна. Мөн тайлан тонд нийт 53 үнэцасны компани тусгай зөвшөөрлөлтөд үйл ажиллагаа эрхэлж байгаа ба тэдгээрийн нийт хөрөнгө 112.5 тэрбум төгрөг байна. 2020 оны жилийн эцсийн байдлаар хөрөнгийн зах зээл нийт 65.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн ба үүний 82.5%-ыг нь хувьцаа, 8.9%-ыг нь бонд, 7.8%-ыг хөрөнгө оруулалтын сан, 0.9%-ыг засгийн газрын үнэцээс хэлбэрээр гарсан байна. Мөн хөрөнгийн зах зээл 2020 онд шинээр олон нийтэд нээлттэй арилжаалсан Монголын хамгийн анхны хөрөнгө оруулалтын сан болох үндэсний хувьчлалын сан, бод даатгал компани IPO, Land Demand компани бонд зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд гарсан байна. Мөн топ 20 хувьцаат компаниудыг салбарын ангиллаар харах юм бол нийт зах зээлийн үнэлгээний 45.8%-ыг нь уул уурхайн салбар, 28.8%-ыг нь аж үйлдвэрийн салбар, 19.5%-ыг нь банк санхүүгийн салбар, үлцэн хувийг нь харилцаа холбоо, худалдаа үйлчилгээний салбарын хувьцаат компаниуд эзэлж байгаамаа. Харин хөдөө аж ахуйн биржийн арилжааны хувьд 2020 онд нийт 5 төрлийн бүтээгдэхүүний 488.7 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Даатгалын салбарын хувьд даатгалын компаниудын нийт хөрөнгө 382.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 4.5%-аар өссөн. Харин салбарын нөөц сангийн хэмжээ 173.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 4.8%-аар өссөн үзүүлэлттэй байна. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамжийн хувьд өмнөх оноос 2.5%-аар өсч 201.5 тэрбум төгрөгт хүрсэн ба үүний 30%-ыг нь бол нөхөн төлбөр эзэлж байгаа. Ингэснээр нөхөн төлбөрийн хэмжээ 59.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Түүнчлэн хамрагдсан даатгалын зүйлийн тоо бол өмнөх оноос 25.3%-аар өсч 4.1 саяд хүрсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагын салбарт нийт 532 банк бус санхүүгийн байгууллага 2.8 сая харилцагчтай үйлчилсэн. Тэдгээр нийт харилцагчдын 88.4% нь бол финтекийн харилцагчтай. Мөн 2020 оны жилийн эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгийн хэмжээ 2 их 80 төгрөг төрж өмнөх оноос 16%-аар өссөн байна. Мөн салбарын нийт зээлийн хэмжээ 1.3 их 80 төгрөг төрсөн ба чанаргүй зээлийн нийт зээл эзлэх хувь бол 1.8 пунктээр өсч 10.3% хүрсэн бол зээлийн жингсэн дундчгүй 0.2 пунктээр буурч 2.8% хүрсэн байна. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагуудын нийт зээлдэгчдийн тоо өмнөх оноос 1.9 дахин өсч 788 мянгад хүрээд байна. Хадгалан зээлийн оршооны салбарын хувьд нийт 249 хадгалан зээлийн оршоо 72651 гишүүдтэй үйлчилгээ үзүүлсэн. Тэдгээр нийт гишүүдийн 49.3% нь зээлдэгч, 49.4% нь хадгаламж эзэмшигчтэй байна. 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт хадгалан зээлийн оршоодын хөрөнгө 256 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 14.9%-аар өссөн үзүүлэлттэй байна. Харин үүнээс нийт хадгаламжийн үлдэгдэл 182.2 тэрбум төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 167.6 тэрбум төгрөг байна. Түүнчлэн чанаргүй зээлийн нийт зээл эзлэх хувь өмнөх оноос 0.4 пунктээр өсч 4.4% төрсэн байна. 2020 оны 1-р сарын 17-ны өдөр санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт орсноор санхүүгийн зохицуулах хороо үйл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч гэх шинэ 2 салбарын үйл ажиллагаанд зохицуулалт хяналт тавихаар болсон. Энэ хүрээндээ 2020 онд санхүүгийн зохицуулах хороо шаардлагатай дүрм журмуудыг баталж бүртгүүлжүүлэх ажил хийсэн байгаа. Жилийн эцсийн байдлаар 167 үйл хөдлөлийн төрөнг зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр эдлийн арилжаа эрхлэгч 30 хувийн этгээд 399 хувь хүн тусгай зөвшөөрлөлтөөр үйл ажиллагаа явуулж байна. Үйл хөдлөлийн төрөнг зуучлалын салбарт 2020 онд нийт 313.7 мянган метр квадрат 232.6 тэрбум төгрөгийн үйл хөдлөх хөрөнгийг худалдаа авч шилжүүлсэн бол 72.5 мянган метр квадрат 7.9 тэрбум төгрөгийн үн бүхий үйл хөдлөх хөрөнгийг хөслүүлж түрээслүүлсэн дүнтэй байна.
Харин үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн салбарын хувьд бол нийт 451.2 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдаж 16.9 их найд төгрөгийн үнэт металлыг бол худалдаа авсан үзүүлэлттэй. Түүнчлэн мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх ажлын хүрээнд Монгол 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ФАТ буюу мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээгээр стратегийн улс орны жагсаалтаас хассан тухай зарласан. Мөн 2021 оны 2 дугаар сарын 8-ны буюу өнөөдөр Европын албаны тогтоолоор хар жагсаалтаас бас гарч байгаамаа. Хянах шалгалтын хувьд 2020 онд давхарцсантайгаар нийт 8742 тайлан мэдээг хүлээж авч зайны хяналтсан ба 189 удаагийн газар дээр хян шалгалт хийсэн. Мөн өргөдөл гомдлын хувьд нийт 3 өргөдөл гомдол санхүүгийн зохицуулах хороонд ирснээс 469 алтан бичгээр буюу цаасаар 964 цахимаар буюу уцаар ирүүлсэн өргөдөл гомдол байна. За анхаарал хандуулсан баярлалаа.